Ноён Парис студид төрөлцсөн баярлалаа. Таныг Монголд дахин харахад таатай байна. Улаанбаатарт иргэн хөрөлцөн ирсэндээ баяртай байна. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой гэдгийг бид мэднэ. Харин Монголын засгийн газар сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан томоохон экспортлогч улс болохоор зорж байгаа. Тэгэхээр та манай орны энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ? Ялангуяа салхины эрчим хүчний талаар. Баярлалаа. Нөөц боломж асар их байгаа гэдэгтээ би санал нэгтэй байна. Би Монголд 3 дахь удаага ирж байгаа. Энэ салбар хөгжиж байгааг харж байгаа. Эхний удаа энд ирэхэд яриа хэлцээрийн шатандаа байсан. Харин 2 дахь удаад төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар бол 2 ч төслийн үйл ажиллагаа явагдаж байна. Харин 3 дахь төсөл бүтээн байгуулалтын шатандаа явж байгаа. Тэгэхээр гарцаагүй хөгжлийн эерэг байдал харагдаж байна. Гэхдээ нөөц боломж их байгаа ч гол асуудал бол энэ хөгжил хурдцтай байж чадах уу? Өргөн хүрээг хамарч чадах уу гэдэг байна. Бид нөөц бололцоогоо ашиглаж суурин бэлдэх ёстой. Энэ суур гэдэгт хамгийн түрүүнд хууль зүйн орчин хамааралтай. Хөрөнгө оруулагчид Монголд ирж аюулгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангаж өгөх ёстой. Мөн үйлдвэрлэх бүх эрчим хүчийг Монголд ашиглах эсвэл гадагшаа экспортлох шаардлагатай дэд бүтцийн хөгжил чухал юм. Манай компанийн хувьд энэхүү дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр анхааран ажиллаж байна. ABB Монгол улсад энэ жил ямар шинэ ажил хэрэгжүүлнэ гэж хүлээж болох вэ? Бид энд үйл ажиллагаа явуулаад тийм ч удаагүй ч түншүүдтэйгээ сайн хамтарч байгаа. Бид дотоодын түншүүдтэй хамтарч ажиллах нь суур ойлголт юм. Мөн бид технологийн дэвшил хамгийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлж байгаа. Гэхдээ бид үүнийг дотоодын ажиллах хүчинтэй хамтарч хэрэгжүүлнэ. Тэгэхээр биднээс хүлээж олох эхний зүйл бол бид Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, энд байгаа түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, технологио иш авчрах болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт юу гэсэн үг вэ гэвэл хамгийн түрүүнд энд баригдах станцын холболтын ажил хийгдэх болно. Энэ станцыг холбох технологиг бид нэвтрүүлэх юм. Бид үйлдвэрлэж байгаа трансформатор зэрэг тоног төхөөрөмжийг оруулж ирж түншүүдэд нийлүүлснээр системийг бүхэлд нь холбох юм. Сэргээгдэх эрчим хүчийг системд нэвтрүүлэхийн тулд шинэ технологиг ашиглана. Энд яригдж байгаа нэг технологи бол эрчим хүчийг хадгалах технологи юм. Үүнээс гадна эрчим хүчний электроникийн технологиуд бий. Энэ нь илүү их эрчим хүчийг тээвэрлэх боломжийг олгоно. Үүний тулд бид түншүүд болон хувьцаа эзэмшигчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа. Мөн хэрэглэгчээ ч боловсруулах хэрэгтэй. Бид эдгээр шинэ технологиг хамгийн сайнаар ашиглана гэж найдаж байна. Танай технологи болон үйлчлэгээ бусад өрсөлдөгчдөөс юугаараа ялгаатай вэ? Бидний гол онцлог бол олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Сэргээгдэх эрчим хүч дэлхийн бараг бүх ил газарт хөгжиж байгааг харж байгаа. Хөгжингүй болон хөгжиж буй альч зах зээлд өндөр хөгжсөн Европ, Америк нэгдсэн улс эсвэл Хятадд үйл ажиллагаа явуулахад уян хатан байдал чухал. Бид хамгийн сүүлийн үеийн технологи санал болгодог. Үүнээс гадна дөнгөж хөгжиж эхэлж байгаа зах зээлүүдэд чирж ажиллах уян хатан байдал чухал юм. Ингэж бид технологи нэвтрүүлж танилцуулдаг. Энэ бол миний онцлогыг хүсэж байгаа эхний давуу тал нь юм. Харин хоёрдугаарт бид олон улсаас гадна дотооддоо маш их ханддаг. Бидний хувьд Монголд дотоод түншүүдтэйгээ хамтарч ажиллах нь маш чухал. Учир нь монголчууд өөрсдийн хүмүүстэйгээ харилцахад илүү их хялбар байдаг шүү дээ. Тэгэхээр олон улсад мөн дотоодод үйл ажиллагаа явуулах боломжтой уян хатан байдал бол маш чухал юм. Ингээд 3 дахь давуу тал бол технологи. Бид орлогынхоо 5-аас 10%-ийг судалгаа болон хөгжлийн ажилд зарцуулдаг. Ингэж бид шинэ технологиг бий болгоод юм. Дижитал эдийн засаг хөгжиж байна. ABB ч гэсэн шинэ платформыг бий болгож дижитал үйл ажиллагаагаа клаудтай холбосон. Үүнийг үйлдвэртээ ашиглаж болно. Оюу толгой HVDC систем худалдаж авсан. ABB-гийн хувьд HVDC-гийн хамгийн сүүлийн технологиг ашиглана гэдгээ зарласан. Энэ нь бидэнд бага зардлаар 2 дахин их эрчим хүч тээвэрлэх боломжийг олгож байна. Энэ бүгд бол ABB-гийн бусдаас ялгаатай болгож байгаа зүйлс юм аа. Монгол руу иргэн анхаарлаа хандуулъя. Та эндээс ямар боломжуудыг олж харж байгаа вэ? Монголын ирээдүйн талаар эерэг таамаглал хэр байна вэ? Зарим хүмүүс Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, технологи болон хөрөнгө оруулалтын тал дээр бэрхшээлүүдэд тулгарч байгаа гэж үзэж байгаа. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
Мэдээж хэрэг шин технологи хөгжүүлэх гэдэг бол хизээш тийм амар байгаагүй. Юунд цаг хугацаа шаардлагатай. Европ, Герман зэрэг маш хурдан хөгжсөн зах зээлүүдийг харахад амархан мэт харагддаг. Энд зардлыг маш хурдан бууруулж чадсан байдаг. Гэтэл энэ бүгдийг маргаашл гэхэд Монголд хийчих нэ гэх нь алдаа юм. Үүнд маш их цаг зарцуулна. Хөгжлийн суурь хүрээг маш зөв тавих хэрэгтэй. Монгол улс эрчим хүч үйлдвэрлэж экспортлох талаараа их зүйлийг хүсэж байгаа боловч суурьаа сайн бэлдээгүй байхад хийх ажил дуусаагүй байна. Зохицуултыг маш зөв хийх хэрэгтэй. Үүнд зах зээлийн болон технологийн зохицуултууд хэрэгтэй. Ингэснээр хүмүүс тоглоомын дүрмийг ойлгож Монгол үнэхээр тогтвортой юм байна. Олон жил энэ хിവэрэ байх юм байна гэж ойлгох юм. Ингэснээр хүмүүс тоглоомын дүрмийг ойлгож Монгол үнэхээр тогтвортой юм байна. Олон жил энэ хിവэрэ байх юм байна. Тэгэхээр би хөрөнгө оруулалт хийж болно гэж үзэх болно. Бага хурлын үеэр харж байхад гадны маш олон компаниуд байна. Монгол гадны зах зээлд маш их анхаарал татаж байна. Тэгэхээр Монгол улс хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой зөв орчныг бүрдүүлэх ёстой гэдгээ ойлгох ёстой юм. Ингэж байж сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжинэ. Энэ бүгдийг зүгээр хуулаад тавьчихж болохгүй. Том хөгжингүй зах зээл болсон зүйл шин зах зээлд хэрэгжих албагүй. Олон улсын хэмжээнд харъя л да. Таны салбарын хамгийн сүүлийн чиг хандлага ямар байна вэ? Та технологийн хөгжлийн талаар дурдж байсан. Сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлж бохирдлыг бууруулдаг. Үүнээс гадна олон улсын хэмжээнд ч энэ чиглэлд анхаарч байна. Тэгэхээр таны салбарын хамгийн сүүлийн чиг хандлага ямар байна вэ? Нэг сонирхолтой зүйл бол салбарыг чиглүүлж байгаа зүйл хിവэрэ байна. Бид эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтийн талаар ярьж байна. Эдгээр зүйлс өөрчлөгдөөгүй хിവэрэ байгаа. Харин салбарт өөрчлөгдөж байгаа зүйл бол сэргээгдэх эрчим хүч гол хөдөлгөх хүч болж байна. Энэ нь улс төрчид үүнийг хөгжүүлэх амлалт өгснөөс бус эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар өндөртэй учраас л хөгжиж байгаа. Сэргээгдэх эрчим хүч өрсөлдөх чадвар өндөртэй, мөн системийг тогтвортой байлгаж чадна гэдгээ нотолсон. Сэргээгдэх эрчим хүчний нэвтрэлт 30-аас 40% байхад систем нуран унаагүй. Систем үүнийг тавьж чадна. Сүүлийн үед бид томоохон өөрчлөлтүүдийг харж байна. Энэ нь эрчим хүчний зардлыг бууруулахад тусалж байгаа. Энэ бол маш том өөрчлөлт. Бас нэгэн тренд бол миний түрүүнд дурдсан дижиталчлалтын асуудал байгаа. Тэгэхээр танаа энэ систем сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой энэ өөрчлөлтөнд дасан зохицохын тулд хөгжсөн байх хэрэгтэй байна. Систем өөрөө зах зээл ч өөрөө сэргээгдэх эрчим хүчинд зохицох ёстой. Үүнд дижитал орчны хөгжил томоохон үүрэг гүйцэтгэв. Учир нь шинжилэл хийж байх явцад миний шаардлага юу билээ? Үүнд хүрэх нөөц бололцоо маань юу билээ гэдэг энэ бүгдийг дижитал платформд нэгтгэж цаг алдалгүй хэрэгжүүлээд явах боломжтой. Үүнийг дижитал орчинд л хийж болно. ABB-гийн компани байгуулсан платформ дээр клауд ашиглан холбож том жижиг гэлтгүй бүх хэрэглэгчидтэй маань харилцах боломжтой. Ийм учраас дижиталчлалт бол миний онцлогыг хүсэж байгаа бас нэгэн тренд юм. Тантай ярилцахад таатай байлаа. Хүрэлцэн хэлсэнд баярлалаа. Намайг хүрсэнд баярлалаа.